Үндэсний спортын ууган авиат мастер бүгд найрамдах Монгол улсын даяар дурсагдах далай таян дархан аварга Бадамдоргийн төвдөн дор жин мэндэлсний 100 насны оёлд зориулан бэлтгэлээ. Анхдагч алдартнуудын өлгий булган хангайнуудг нь байгалийн үсгэлэнтэй уул ус ургамал оожигдэрсэн хосгүй сайхан нутг. Булган хангайнуудгаас хөдөлмөр бүтээлийн салбарын олон шилдэг алдартан авиатан төрөн гарч төмөн олноо баярлуулан багтуулсан байлээ. Энэ нутгаас төрж гарсан эрхэм нэгэн алдартан бол 20-р зууны Монгол бүхэн хүчтний торгон ногоон дэвжээнд эрвэр хүч чадал уруханан гайхуулан барилдаж явсан цагийг эзэлсэн их бөхөө үндэсний спортын ууган авиат мастер даяар дурсагдах далай таян дархан аварга Бадамдоргийн төвдөн дорж аварга байлээ. Монгол улсын даяар дурсагдах далай таян дархан аварга үндэсний спортын ууган авиат мастер Бадамдоргийн төвдөн доржин Монгол бүхийн түүхэнд үлдээсэн барилдааны баялаг сан хөмрөг бүхийн цогцсон шинж төрх барилдааны туршлага хүний сайхан зан чанарыг харуулсан мөн бүхийн залуу үеийг сурган хүмүүжүүлсэн уяггүй хөдөлмөрийн илэрхийлсэн зүйлс ховордож эдүгэ түүхийн зам ёсоор холдон бүдгэрсээр байна. Бас төвдөн аваргатай нэгэн үед барилдаж явсан түүнийг сайн мэдэх ахмад бөхчүүд хуучны хүмүүс сөөрсөөр байна. Төвдөн дорж аварга Түшээдхэн аймгийн Ахай гүн Лувсан хайдвын хошоо одоогийн Булган аймгийн Хангал сувын нутагт 15 дугаар жарны галлуу жилийн хөхөгчин хонин сарын улагчин хонь өдөр буюу аргын тооллын 1916 дугаар оны 7 дугаар сарын 9-нд 3 эвэрт хэмээх газарт малчин эмэгтэй Сэрэнингийн ууган хүү болон мэндэлсэн байна. Эхэн хүүдэн төвдөн дорж хэмээх нэр хайрласнаар тоонот гэрэн толгойлуулж галголомтон бадрах хүүтэй боллоо. Төр төмөндэн түшиг болсон сайн хүү болно тоо гэж баярлаж ангир шаруурган шимүүлж сэвлэг зөөлн лайхын элбэн ариун дагшин бурхан ачид их хангай дэлхийдэн залбирч суусан ч төрийн их баяр наадмын сүр чимэг манлай болон гялалдсан их бүх болон түүхэнд мөнхөрнө гэж яахан төсөөлөх билээ. Ер нь монголчууд уртын дууныхан цэл тунгалаг аялгуунд сэтгэл сэргэн баясч баяр сэнгэлийн дээд 93 наадам тэрний дотроос хүчтвөх шандаст хурдан хүлгэн бүхнээс эрхэмлэн шинжин шагшиж багархан дээдэлж өө төрвөл бүх төрлөө гэж бэлэгшээж ерөөлийн дээдийг зориулж байдаг түн билээ. Төвдөн дорж аваргын ээж Сэрэн 2 хүү төрүүлж өсгөж айл гэрэн авч явсан ажилтай төрөлтэй эршүүд байрын хүн байжээ. Хожим Бадамдорг гэж хүнтэй сууж хүүдүүдэн Бадамдоргийн төвдөн дорж Бадамдоргийн цэрэн дорж гэж овголсноор их аваргын ажил амьдралын алтан шарзам зурайж эхэлсэн билээ. Ээж Сэрэнэн угаас бие тамтай яр чадал ихтэй хайныг хөлөглөн тэргээр модонд явхтаа хайныгийн шардаахтай үгүйтэй том бүдүүн модыг ганцааран өргөн ажиж ирдэг байснаас нутгийнх нь хайныг Сэрэнэн гэдэг байжээ. Төвдөн дорж хууч эрөсөж эсгий сунахын хэрээр амьдралын мөн чанарыг таньж ажил хөдөлмөрийн утга учирыг ухан ойлгосноор Сэлэнгийн цагаан эргийн дамжлага баазад ачигч буулгагчаар ажилд орсноор
Түүний амьдрал ахуй бие ялдрын өсөлтөнд онцгой нөлөөлж ялангуяа яр чадал нь өдрөөс өдөрт нэмэгдсээр байжээ. Төвдөн дорж 17-18 настай дан төрж өссөн нутгийнхаа эргэл овооны наадамд барилдан төрүүлж бүхэн амжилтын гарагаан эхэлсэн түүхтэй. 1939 оны ардын хувьсгалын 18 жилийн ойгоор шин цэрэг төвдөн дорж төрийн их баяр наадамд задгалж 512 бөхөөс 9-5 төрүүлж бүгд найрамдах Монгол ард улсын арслан цолыг 23 насндаа хүртсэн юм. Төвдөн аврага тэр баяр наадмын 5-ын даваанд улсын арслан хужаа хэмээх чөлтөм сөрөнг баруун гараараа салтаатаж өргөн хайж 6-д улсын зан гогор хэмээх дорилог зааныг 7-гийн даваанд сэлэнгийн боохой данзан арсланг давж бүгд найрамдах Монгол ард улсын заан цолны болцол хангасан юм. 8-ын даваанд урд жилийн баяр наадмын төрөө бөх улсын арслан Эрен хавирга тэмээх баатрын төр бутыг давж улсын арслан уртгарт хэмээх маамын лавг арслантай үлдэж түүнийг орхин төрүүлжээ. Монголчууд юм бүхэнд сайн сайхныг зөгнөж бэлэгддэг ёсоор дайн дажин самунтай тэр хүнд цагта цог хэмэртэй залуу сайхан бүх шин цэрэг төрүүлэхэд ихэд бэлгшэн улс их орон нам төр ард түмний үйлс өөдрөг бүтэмжтэй байх нэг эцгээж цэрэг ардгүй цөмөл багтан баярлсан гэдэг. Тэрээр цэрэгийн ангидан буцаж ирээд би ер нь улсын наадамд төрүүлэн чинээ бодоогүй шүү. Одоо ч бараг итгэхгүй байна. Улсын их сайчуудтай манимэтэн гар зөрүүлэн барилдана гэдэг ч ёстой хатуухан ам халуухан хоол юм байна шүү гэж ирэл инээж суусан гэдэг. Төдхөн өөр цэргийн ангид шилжиж маршлын бөхө гэж бандаад 1-р дивизийн дарга дорж гэдэг хүний морин жолооч болчхоод хүрэн халдсан томсогтой Ланхваран хот хоёрын хооронд давхсан цэрэг байдаг сан гэж. Төвдөн дорж аврагтай цэргийн алба хамт хааж байсан Дундгуй аймгийн Эрдэнэдалай сумын Аршаантмгийн Цэвэлмаагийн Нанзадгай хуучилж байжээ. Дархан аврага Бадамдоргийн төвдөн дорж нь 23, 25, 29, 30, 36, 37, 38 настай дан төрийнхэн их баяр наадамд 7 удаа төрүүлж 28, 35 тайдан үзүүрлэж 41, 42 насндан их шүүхт 32, 40 дөөн шүүгийн 8-д 24, 34, 43, 51 настай дан шүүгийн 16-д үлдэж нийтдээ улсын хаан их баяр наадамд 17 удаан шүүгэрч Монгол бүхийн түүхэнд багтам сайхан амжилт үзүүлжээ. Мөн төвдөн дорж аврага 1947, 1949, 1950 онуудын улсын баяр наадамд содоглоогүй өнжиж байсан байна. Өнгө алгалах орчлонд хүний алдаж онохыг алийг тэргэхв. 1947 онд Чехословак улсын нийслэл Праг хотод болсон дэлхийн залуучууд оюутны анх дугаар их наадамд төрийн их баяр наадамд тухайн үедэн 4 төрүүлчихэд байсан 31 настай Дархан авраг Бадамдоргийн төвдөн дорж түүнтэй нас жацуу Даян авраг Цэрэн доржийн чимэд очиртойгон хамт оролцож Даян дэлхийн өнцөг болон бүрээс ирсэн 70,000 залуучуудын өмнө Монгол улсаа төдийгүй Монгол үндэсний бүхэн сурталчилж явсан түүхэн бичлэгийг та бүхэн харж байна. Урдчилсан залуучуудыг төлөөлөж 77,000 залуучууд фестивалд оролцохоор хүрэлцэн ирлээ. Фестивалын дэлхийн ардчилсан залуучуудын хүчнийг нэгтгэж улс төмний үн үрдийн анги тайван шудраг ардчлалын төлөө тэмцэх лозунгийн дор 7 дугаар сарын 25-нд Страховын стадионд нэгдэжээ. Бүгд найрамдах Монгол улсын залуучуудын төлөөлөгчдийн золбоо жавхлан фестивалчуудын сэтгэл зоригийг багтууллаа.
Чехословакийн ард түмний Лизисе тосгоны тухай дэвтэрт Монголын залуучууд урсгалын үгийг бичиж үлдээлээ. Фашистын цусаж ярагчдаас оргүй батлаа сүйтгэсэн Лизисе тосгоныг сэргээн бос үйлст ардын эрх жаргалангийн төлөө тэмцэгч Монголын залуучууд эрхэм хөдөлмөрөөр оролцуулжээ. Хөдөлмөрийг Зориг Баатарлагийн хэрэг болгосон манай залуучууд амьд бүтээлн дэлхийн залуучуудын сэтгэлд энг тайван цагийн бүтээн бус ажлын гялалцсан жишээ боллоо. Монголын залуучуудын ажилч хичээнгүй чанарыг багтан таньсан Чехийн ард түмний төлөөлөгчид ариун талархлан илчилсэн амт бидээнийхээ дээжийг барьж байна. Фестивалд ирсэн олон улсын залуучуудын тоглолт хуучин үзэсгэлэн гэдэг газар боллоо. Энэ тоглолтыг үзэсгэлэн гэж мөрөөдсөн Прагийнхан өглөө эртээс үерийн ус шиг хөвсөөр дари 70,000 ширхэг хүмүүс цугларчээ. 1947 онд Прагт навуулсан дэлхийн залуучууд оюутны ангатгаар их наадамд Төвдөн дорж аврах, Чимэд өчир аврах хоёр оролцож Монгол үндэсний бүхэн өвөрмөц ёс нам барилдааны уран гайхамшигыг биечлэн үзүүлсэн нь их наадмын өдрүүдийн мартагдшгүй нэгэн сонирн болж шагшин битсэн олонтоо. Энэ жил алдарт бөхөө Төвдөн дорж аврагын мэндэлсний 100 жилийн ой тохиож бөхөөн дээдэлдэг Монголын ард түмэн төдийгүй үе үеийн бөхчүүд мөн Булган аймгийн Улаанбаатар хот дэх нутгийн зөвлөлийн Төвдөн дорж аврагын үр хүүхдүүд нь хамтран зохион байгуулж байна. Төвдөн дорж аврагтай 160-ны өмнө буюу одоогоос 62 жилийн тэртээд 1954 оны улсын их баяр наадамд 512 бөхөөс төрийн наадмын төрөв булаалдаж явсан Монгол улсын хурцааслан соёлын гавьяа зүтгэлтэн нэрт бөхөд тайлбарлагч эдүгэ 90 гаруй насыг зооглож яваа Сэрэн надимтын Бадам Сэрэж дугай Төвдөн дорж аврагын талаар ийхүү дурслаа. 1954 онд үзүүр түлдэж Төвдөлдөгөө барилдаж Төвдөн ман төрүүлж би Монгол улсыг хурцаарслан гэдэг цолыг дархан аврагтай үлдэж авсан үлдсэн гэж надад хурцаарсан цол надад авсаас олгож байсан байгаа. Тэгээ бятхаа 3 удаа барилдсан 54 онд бүх ард түмний том эсвэр дахиад болсон гэж зэгэлдэхэд улсыг арслахаас дэш 12 бүх тойргийн жирмаар барилдаж Төвдөн ботхор үлдэж Төвдөнгөө хайж би төрүүлж байлаа. Дараа нь далайхын нэг том наадам болж танд одоо авраг арслангууд бүгдээр барилдаж 7 хоног танд амарч байж байгаад барилдаж бас Төвдөнгөө үлдэж Төвдөнгөө хайж төрүүлж 3 барилдаад 2 хаяад нэг улсаг хүнхэрийг энгүү хүчтэй ийм амарга байсан лөө 2-3 хүн байсан да тэр их хүчтэй Төвдөнд Чимэд очир Батсуур Цэвэрбудаг энэ рүү одоо байсан да за тэр үед бол яг Төвдөнд Чимэд очир Цэвэрбудаг байтал хамт гарч барилдаад тэгэл дөрөвт Батсуулдаа үлдээдэг. Тэгэл Төвдөлдөр жвал Чимэд очирыг аавал тэгээ Цэвэрбудаг Батсуур батхарыг тугаач хал тэгээд би Батсууртайгаа 5 жил дараа нь дөрөв төлдөж 4 жил дараа нь уулж 5 дахь жил дээр хайж тэгээд Төвдөлтэй улсад үзүүрт орчихсон. Ийм хүн үнэхээр одоо хосгүй их дэндүү илүү хүчтэй. Ийм бүх байла улсад 7 удаа төрүүлж 3 удаа үзүүрлсэн. Тэгээд барилдаж хойдоо 48 онд энэ хойшоо явсан ховор Батсуур авраг төрүүлсэн.
Тэгээд намайг эзгүй байхад дөрвөөс чамааг долоод авдгийг ахад хүртлээ гэж. Тэр нарийн болгож өгчөд дэрж ирсэн. Тэгээ бас цэр долоод авсан. Дэрж хэлснээр явуулж авсан. Тэгээ бас цэр дуулж. Тэгээд маршалыг нэрийн өмнөөс гарч байрлаад байлаа. Манай төгдөг аварга. Тэгээ маршалыг суудаас нь босоо хараад бас цэр аварга төгдөг хайж яармаг дээр. Тийм наадам болж исэн. Аврагтайгаа үлдэж үздэг. Эмэл мөхчүүд байлаа. Одоо тэгээд барилж исэн бүх надаас өөр үлдээгүй байна да. Эднэр он цагийн зөрөөнд он дондоо төрсөн ч олон ардын дундаа ав адил хүндлэлтэй ард Монголын бахархал алдарт далай даян дархан аваргууд маань билээ. Монгол улсын хөдөлмөрийн баатар Аяата Тамирчин чөлөөт өвхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны хүрэл медальт 1968 оны Олимпийн их наадмын анхны мөнгөн медальт даяар дурсагдах далай даян дархан аварга жигжидийн мөнхөд аварга төвдөн дорж багшийн талаар инхүү дурслаа. Тэгээд тэр төвдөн дорж гэдэг хүний шээх дугуйланд орж бие бэлтгэл хийж тэгэл тэндээс эхэлж бүх болсон гараагаа хэлсэн юм байна. Сэрэт тэр жижиг санжаа цэрэн эднэр чинь цэрэн авраг чинь цэргийн хүн хэн жижиг санжаа мөн цэргийн хүн энэ том санжаа эднэр чинь цэргийн хүн эднэр шээс дугуйланд ордог. Тэгээ шээс дугуйланд би эднэртэй хамт хичээлдэг тийм байсан. Тэгээд намайг сайн бохоод мэгтэй байна гэж би мэгтэй байсан байдгүй дээ тэр үедээ. Тэгж энэ бүхэн барилдаа анхан гэж явж тэгээд сайн бохоосон суури маань одоо пианерын ордны багш одоо энэ төвдөн дорж аврах гэдэг хүн зааж ийм бохоолгосон байгаа. Тэгээд тэр төвдөн дорж аврах гэдэгтэй адилхан өөрийнхөө биеийг би чинь жоохон хөвгтөм чинь ийм бүдүүн том болох юмсан гэж их бодно. Бүдүүн том болсон юм байхгүй. Ингүүд ингэдэг тэгвэл тэгдэг гэж мэх цаана. Тэгээ мэхнүүд өөрийн мэх одоо хийдэг мэхнүүд суулдаг мэх. Тэгээд өөрийн үндсэн бие их том болоходоор өөр хүн биенд нь хүрч чадахгүй л дээ. Сууланд нь чөрөхгүй замдаа л очино. Тийм байсан. Тэгээ өөрийн барилдаанаараа бол тэр суулдаг мэхтэй тэгээд өөрийн биенд нь хүрч барилддаг хүн ховорхон байсан. Загнах магнах гэж байхгүй. Заавал ингэж арга хэлдэг тийм хүн байсан. Уурлахад хүн бэр чадал хамаг юм чи алга болчихдөг юм шүү гэж их цагтдаг тийм хүн байсан. Би бас гэст нэг удаа чонсээ. Одоо хүүхдийн голдуу хүүдүүд нь их өөртөө нэг төсөөтэй тийм. Тэгээд хүүхдээр би одоо хүүхдээр төвдөн багшийн маань тэр хүүхдүүдэд нь сайн явдаг гэдэг нь дуулдаг л юм. Тэгээд тэднийг нь улам сайн яваарай. Аавтайгаа адилхан сайн бүх төрүүлээрээ та нар эднэр гэж би загс хэлдэг юм аа. Монголын тамирчдын дундаас төрөн гарсан анхны хөдөлмөрийн баатар. Монгол улс Оросын холбооны улсын Аяата Тамирчин. 20-р зууны манлай Монгол бүх дэлхийн бүхэн од сурган хүмүүжүүлэх ухааны доктор профессор дэлхийн хошоо аварга Олимпийн их наадмын дэд аварга даяар дурсагдах далай даян дархан аварга орлоогийн баян мөнхөө төвдөн дорж байгаа талаараа дурсан ярьж байна. Би бөхсөний хөөхд 6-7 дугаар ангид байхдаа төвдөн дорж байгаа одоо цол дүүдүүлж байгаа зүйний манглаад гарч байгаа тэр юм юу радиогоор сонсдгоос нэг зураг мурагдж байна. Радиогоор сонсдоо төвдөн дорж гэдэг бол гайхамшигтай мундаг хүн бий л гэж ойлгосон. Тэгээ 1961 онд Улаанбаатар орж ирэл спортын төв ордон дээр ирэхдээ төвдөн дорж аврах тэнд байсан байхгүй.
Тэгээ би бол одоо ирээсээ бүр айгаад ойртохгүй тойроод ирээсээ хад зүгүүрээс хараад анхны 10 сард бөхөрөлдсөн ордонд. Тэгэхдээ би нэг аманд гараад. Нэг наваад унах шүү дээ би одоо. Тэгчгээд байжсэн чинь Төвдөндөр жавар тэнд барилдчихсэн. Тууж барилдаанд дууссан Төвдөндөр жоо хараад ирээ сууж байгаагаар юм ярьж байгаагаар ингэдэг одоо миний шүтээ бурхан шиг шүт. Их сайхангүй надыг одоо голохгүй хамт яваад одоо тэгээ намайг тоглоомоор Көктөнгөргээ нэрвчсэн. Би нэг 10 төрөлчгөр байсан байх шүү. Та нар шиг ингэж барилдах юм бол гэд бид аврах тэгэхээр би энэ та 10 байтгаа төрүүлэх байсан. Намайг орж 40 настай хүн байсан. Тэгээ би нэг ажиглаж явахдаа бол ийм бөхгүй ийм сайхан царайтай бас байт юм гэж би бас бодож байсан. Ерөөсөө ийш дээш нь бөхчүүд явж барилдах уулзлага их хөлтөр хамтл явдаг. Тэгээд одоо дөрвэтхэн бол өөр хангаад нэг сони явдлаас хоёулаа хар ойрны зочид уудалдаар байсан байхгүй. Дээр хоёр давхарт нэг юм нэлээд сайн одоо өрөөгөө өгөл бидэнд тавхтидээ тавьчихсан, махчараа тавьчихсан, айрыг тавьчихсан одоо их сайхан гүнтгсэн хоёулахнаа нэг өрөөд. Тэгсэн чи бид шатар тоглодог юм байна. Тэгээ шатар тоглоод нэлээд ингээд тавьж яваад 10 хэд 20 орчим нийт болд ирсэн. Би ирэн жоох эвгүй боллоо шүү. Аврагын намайг давуулмал хаягтай. Тэгээ би бодлоо нэг ноёны хэд шалаатах байж гэж бодоод ноёнаас ноён байдгүй. Гэхдээ бүртгээд үтсэн ерөөсөө ноён байхгүй. Гэхдээ таны ноён алга байж та аврага гэсэн чинь байгаа тэгээд. Гэхдээ алга байж та энэ одоо ноён чигээд байсан. Тэгээ инээд алдаа мусалдсан чинь атгах гэсэн ноён аваад атгах юм байна гэдэг чинь. Тэгэхээр одоо нэг хэвгүй нэг шалдаг юм байхгүй. Тэгэхээр ноёны идэх хэвээр аваад ингээд атгахчгаа тоглох шиг байд юм гээд би булаж авах гэсэн чинь тойроод ширээ тойроод зүхтаад юм байна авраг. Тэгээ би ч хоёлоо хөл нүцгэн би элдээд 3 тойруулаад аврагыг дарж аваад ноёноо булаж авлаа. Тэгээд шатраа тавиад ингээд дуусал байж нэг хоёр сэргийлхэн хөөрж ирдэг юм байна. Тэгэл орж сайн байна уу аврагуудаа сайн боллоо. Тэгээд айргүй миний хүү одоо махад идээд ингээд нэг хулан айргуусгээд хоёрс нөгөө тавыг унтах гэж яригод явцсан юм. Тэгсэн чинь маргааш нь дүүлж яхад нөгөө доод жижигөр хоёр авраг одоо юу болж байгаа юм зодж байгаа юм яаж байгаа пижгнээд байна. Тэгээд сэргийлт нуудсан юм байна. Тэгээд хоёр хүн орж ирчихээ битүү зүгөө сууж явахлаа яваад гэсэн. Тийм нэг сони байдаг те. Тэгээд энэ яасан мөхтэй сүйд нь би муудлаа л да. 70 орчим наснда би муудаа тэгээд хаяа энэ эргэж очиад байсан сүйдээ би муудаад ойрхон очиад байсан. Тэгэл хамгийн сүүлд 91 7 хоног үлдээгүй гэхэд би очсон юм ихт ордсон байсан. Тэгээд өөрөө бол вичийн хүн болох гоолчих шиг боллоо гэсэн ийм надад яриа дүүнэлээ муу болцсон юм байсан. Ярих гайгүй болно одоо гал би тэгээд хоёулаа тэр инээх байтгаа тэр хүн бол үгэн хураацсан байсан байхгүй. Тэгээд би бол шоктой инээдтэй юм ярьж байгаа нэг инээл гэсэн юм. Дотор зайлуул нэг мусыг жоохон инээхэд тэгээд би тэр үндэ их баярлж явдаг би авраг багшигаа би одоо амтсаа нөхрийгээ сүүлчийн удаа инээл гэсэн юм даа гэх юм надад өөр ямар ч аргаагүй чадлынхаа гэрэл би одоо туслаж амсуулж тус болдгийг болно гэж зүтгэжсэн би. Тэгээд одоо сүүлдээ би 7 хоногийн дөр очиж үзээ түүнээс хойш би одоо уцх зүрх гээгүй. Тэр бүхийн барилдааны нэг их сайхан хүн Төвдөнд орж байгаа маань 100 нас хүрч байгаа юм байна. Тэгээд ой болж байгаа юм байна. Тэгээд бас надыг анх начин болгосон нэг өгөөмөр сайхан хүн гэлдэнгийн цоодларцсан гэж өөр ханга тэр хүний 100 жил явуулж байгаа юм байна. За тэгэхээр энэ хоёр одоо миний хүн төтгчөд хоёр хүн 100 насны ойд тэмдэглэж яхад би хажуугаар юу ч вэ? Тийм учраас би барилдааны 11 сард гэдэг хойшлуулад дараа бол нэрмжт барилдаа болно үсгээд ингээ хойшлуулсан. Би ямар ч байсан Төвдөнд орж байгаа өөр хөвгтүүд ач зээнээс ч юм уу ер нь ирээдүйд нэг сайхан бөгтөрнө гэдэгт би итгэж байна. Энэ хүн бол бөгтөө их сайхан сэтгэлтэй хүнд их сайхан юм болж явдаг их сайхан хүн байсан. Энэ хүний үеудам тэгж одоо өнгө тасрахгүй. Аль нэгэн цаг territory сайхан одоо Монгол ард түмнийг баярлуулсан. Төвдөнд орж аврагын одоо мах цусны тасархаа төвний уламжлал гэсэн хүн гарч ирнэ гэж би дан итгэж явдаг. Өөр хөвгтүүд нь ач зээнэрт нь эрүүлэг сайн сайхныг хүсье. Монгол улсын гавьяат дасгалжуулагч улсын арслан лувсан чимэдийн сосор барам Төвдөнд орж аврагын гарынхан шавнырын нэг юм. Манай Төвдөнд орж байгаа чинь ардаас нар бол бүгдтөр ингээ тонгоочод юм
юу ордоос харуул гэдгэр хажуугаас нь зузаан болоод тэгж харагддаг. Тэгвэл сайхан үйл дээ. Монгол хамартаа Монгол сайхан. Тэгээ ховд хотын 200 жилийн үед битээр явсан. Тэгээ хоёулаа үлдээд 4 хүн үлдсэн. Тэгвэл баян мөнх чинь аймгийн начин болж байсан. Тэгээ Овсын Норвег гэдэг нэг гайгүй хэлдэг юм билээ. Овсын Норвег 4 төлдөөд авсан. Хэн Батхавт хоёрыг тунгаацсан захав. Тэгээ их олон бөхчүүд очилд аймагуд бол баян үлгээс гойвалтайгаас авахнаас юунаас Овсаас бол нэг машин дөрөв хүн цадал Баатар жоо цэрэндар Улаан гот цэрэндар их олон хүн очиж байсан. Төвдөн дөрж байгаа түнтгэнсээр явгаад л удаа бөөрх удаа юм болчоод угаасан тэгж байгаа дараад унсан. Тэгээ би батхагаа хайчаад тэгээ би хоёр үлдсэн. Тэгсэн чинь би тэгсэн хамт орж том оюутай найз цаа авраг төрүүлээ. Би одоо над боллоо гэсэн чинь гүйч хоёулаа сайхан хөгж үтсэж чинь гэж. Тэгээ энэ хүн хоёулаа хөгж үзээ гэдэг нь үзээд яатсан гэсэн юм хүн буулгаад мохойч гэсэн юм уу. Тэгээ би хоёр чи би залуу юм чинь 21 дүү юм чинь одоо тэгээ нэг ондоглгүй яах вэ? Ахын дуудын нэг үлгэр байдаг шүү дээ. Та нэг сайхан. Ер нь хүн чинь өглөж хүмүүжүүлэхээр үлгэрлэж хүмүүжүүлэгд нэг үг байдаг шүү дээ. Тэр хүнийг хараад тэр хүн чинь ер нь их эцэг гэдэг чинь хүүхдээ хүмүүжүүлэгч их эцгээс шатаад байна шүү дээ. Тэгээ баяртай байна. Тэр орон нутгийн удирдах улсуудад их баярлж байна. Инх ёстой байх ер нь тийм ээ. Монгол оронд одоо ер нь мундаг хүн шүү дээ. Тэнгих байх ёстой байх. Баярж байгаа илэрхийлье. Тэгээд ажлын амжилтыг хүсье. Монгол улсын гавьяа тамирчин Ардын багш Олимп дэлхийн аваргын хүрэл медаль Монгол улсын харцаг Данзан даржаагийн сэрэтэр Төвдөн багшийн талаар ийхүү ярьлаа. За Төвдөн багштай би 1961 онд хотод орж ирэл учирсан юм хөө. Багш бол юуны пионер ордноос энэ төмөр спортын ордны үндэсний бүхний сэрэг зааж исэн. Тэгээд тэн дээр одоо бид нэг хэсэг улс очсон. Намшир, Давгсрэн би гээл 10 гаруй 30 хүүгээд нэг залуу байсан болгоны тэд нэр цөмөр очиж. Тэгээд бид үндэсний бүх заалгаад ингээд анхан Төвдөн багш гэдэг хүнийг Төвдөн гэдэг хүнийг үзэж сайхан том хүн хөөргөрсөн юм бидэнд ингээд бүхний тухай бүх юм байдгийн бүхний зодог шодгийг ингэж өмсдөг ингэж их бидгийн ингээд бүр нарийн юмнуудаас эхлээ заасан. Тэгээд дараа нь одоо хамгийн түрүүнд өөрөө суйлах мэхийн заасан. Тэгээд бид нар суйлах мөдийн өөртөө өсгөгөр хийцэн тэгээд нэг начин болж ийла. Чин Төвдөн багш нэг өдөр нэг жоохон шоолцсон шар орос дагуулц ороод ирдэг юм. За энэ зөвлөлт Орос улсаас чөлөөд өгөх гэдгийг заах гэж байгаа багш ирж байна. За надаас шавнэр авах юм гинэ. Хамгийн түрүү танд энэ хүн таарна гэж намайг барьж өглөөдөө. Тэр хүнд. Тэгээ нэг жижиг юм аа одоо 62 3 хэлтэй л болоо. Тэгээд ингээд та дээр намшир би тэгээд гочооху бүгдөө ингээд орох боллоо. Тэгээ ороод тэгээд Төвдөн багшин тэр нэг үндэснээ бүх хийжсэн нэг жоохон гурвал чинь одоо ордонд байдгийн дөө. Тэн дээр л чөлөө төхин дэвсрэн өсөг дэвсэл тэн дээр хийлээ тэгсэн чинь нөө Орос багш чинь ирсэн. Хэвтээд үл ирсэн учрын ч болохгүй бид нар чинь хүзүү толгоон дэвгэр мушгаал сармай татаал ингээд аюултай ингээд босон уул нөгөөд хич би унахчаад байгаа хоёр хөлөнд давхар амаал байхгүй гэнаад ингээд эсэн тэгсэн л багшдаг жин чамд одоо хамгийн сайн хүн шүү гэж эрхий хоргоо хороош гэл ингээд тэгээд би хоёр багштай болж яахгүй юу 62 он 63 он 64 онд би дандаа 3 даваа 4-ийн даваанд унаад байхгүй 4-ийн даваанд л унчаад тэгээд 65 онд бэлтгэл хийчихэд ороод ирсэн багшдаг чи энэ жил начин болох нь биш. Яаж ийм өгшөө би таарахын л байгаа шүү дээ гэсэн. Гүй чи бүр гарцаагүй болох болсон байна. Чиний духны чинь энд нэг юм заасан. Энд чинь тэнийцсэн байна. Энд чинь болж. Тэр чи юу байдаг юм бэ өгшөө гэсэн. Чам яг чамд би болцгоор чамд хэлж гинэ гэл ингээд 3 давчаал 4-ийн даваанд одоо яадаг гэсэн чи юу вэ начинтай тундаг. Одоо энэ гарцаа юу вэ? Тэ. Тэгээ юу чи надаас харал ихтэй юм чинь 100 гаруй хэл.
Тэгээд би бодож ирсэн. За энэ одоо би хурдаар барилдахгүй юу зүгээр зологж өрөөд нэмэргүй юм байна да гэж бодоод. Тэгээд юу ч намайг ганц хувцас гэж элгүүстэй давхлаар зөрөө суудсан чинь толгой дээр гараад ирдэг нэг гэдэг. Тэгэхээр н тэр жигт өмсөж шидчихсэн. Тэгсэн дээгүүр нь алхаа гарахгүй. Алхаа цааш нь чирэгж ийн элгүүснээс барьчаад тэр жигт нь ухс ийдсэн чинь гарын нар ингээд улаа ицсэн. Ирээ дахин авсан чинь манай хүн чи яаж байгаа юм бэ чи ингээ гар хараа гэсэн. Гарын нөө юунд элгүүсэнд халаага иччээ. Тэгээд л дөрөв даваа ятсан 5-ын даваанд төвдөн багш авлаа гэж. Тэгсэн төвдөн багш л гэж. За чамайг авлаа шүү. Чи өгшөн хүнийг хайж чадвал тэр хажээчихгүй. Би чамд бууж өгнө гэж аваагүй шээ. Бяр үзэн шүү би. Чиний байдлыг үзнэ гээл тэгдэг юм байна. Тэгэхээр би бас жоох айлаа. Гэн чи хараг юм бол нийгэмтэй шээ. Тэгээд очиод төвдөн багшийн үнэг жоох өрөөд ингээд тонголцсон чинь маань ганц хогсгээд сэнжигэн дээрс яг нөө суул дээр бариад авлаа. Тэгэхээр нэг навтссэн чинь хөлн ингээ урагшаага гिचгчлээ. Яг өсгөлт нь өнөөдөр бидний өсгөлдөөс яг таарахгүй. Тэгээ өсгөлдөөс одоо зураг нь байдаг юм да. Тэгээ би өсгөлдөөс унахчлаа. Тэгсэн чинь бас жирэл хаа сайхан хийлээд чи чамаагүй ингэнэ гэж одоогийн чамаагүй ингэ тэрч авчидий гэж бодож ирсэн юм байна. Тэгээ намайг үнсээд за сайн барилдсан шүү чи цаашаа сайн барилдаа. Тэгсэн дараагийн барилдаан дээр 6-гийн даван чойжсэр арслаа авчлаа гэж. Чойжсэрэн бачид сайхан байсан үе. Тэгэл чойжсэрэн гоо авсан за би 5 давцсан сууш одоо хамаа байхгүй. Сайхан зөрөгтэй хэлчихье гэж бодоод. Очоод чойжсэрэн гоотой л ингээд өрөөл ухсан. Чойжсэрэн гоо зөрөөд хавсарлаа. Хавсрахт нь би зөрүүлээд хавсарцсан. Тэгсэн би л унснаач мэдсэнгүй хайснаач мэдсэнгүй шөөдсөн гоо дахмаа өгөөд ингээ илүүсээ тайлах. Гүй та яаж ийнэ гэсэн чинь гоо ах нь унтсан. Гүй унаагүй штэ та. Би ч харин унчих шахлаа гэдгсэн. Гүй би энэ бөхсүрээд гарцсан чи мэддэг юм. Миний бөхсөн юу яасан гэв. Тэгээд би тийм сайхан юу яасан шүү. Тэгэхээр хүний бүхийн зурдаг одоо тэнд тэр сайхан томчууд тэгж тийм жодогтой байсан үе. Энийг бас нэг хэлхээс өөр арга байхгүй жийлсэр арслан бол би тэгээд жийлсрэнгийг тэрнээс хойш их хүндэлж хайрлаж явдаг. Төвдөн багш тэр 90 дээр үеийн бөхчөө сайхан жодогтой байсан. Тэгэл хойдон жил нь болсон. Тэгэл төвдөн багш ордон дээр нэ бэлтгэл дээрээ яасан. Ихсан байна чи. Одоо жоохон жин тавиул жоохон дэшээ өгж мэднэ. Жин тавихгүй болж саадуур чин жинэрхэд байж мэднэ гээл. Тэгээд би жин тавьж чадахгүй. Яг өөхлөр нэ 70 кг-ын жинд Олимпиад явах гэдэг. Тэгээ эдэнд нь одоо би бас сайхныг л өсч өөр хөөхт нь одоо болно. Өсч. Одоо эндээс нь бас удамшиж сайхан бөх гараасай л гэж ингэж хүсэж өрөө. Тэгээ яхан би багшийн баяр дээр очино. 1988 оноос эхлэн алдарт бүх Тархан аварга Төвдөн дор жаваргын ажил амьдрал бүхэн амжилтыг судалж 25 жилийн тэртээ цагийг эзэлсэн их бүх хэмээх номыг уншигчдын хүртэл болгосон Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн бүх судлаач, зохиолч, сэтгүүлч Сүрэнгийн зэвсэг номынхаа талаар ингэж хуучлаа. Төвдөн дор жаварга манай аав хоёр 1939 оны 1 оны зэрэг энэ Яарамаг нисхийн дэнжид шин зэргийн карантин дээр нэг майханд хамт одоо байсан гэж манай аав гоочилж ярьдаг. Тэгээд одоо олон зэргүүдэд шинэ хувц авсраад тарааж өгсөн чинь Төвдөн доржид таарах хувц олдохгүй. Нэг хувц өмсөөл суух юм уу гараа нугалахлаар зад одоо урагдаад ингээ задарч урагдаад байсан. Тэгээд их олон хувц солиулж өгж одоо таарч байсан гэж нэгдүгээрт ингэж нэг ярьж ирсэн. Тэр нь миний сонирхлыг татсан. Хоёрдугаарт нэг удаа хотоор Улаанбаатар очиход ирээд Товоо их тэр захатаар явж байсан чинь Товоо гэж манай шарын дорж Товоо одоо манай Дундгой аймгийн Эрдэнэлээ сумын Аршаантогийн Харьяат улсын өсгөх тэр начин шарын дорж Товоо гэж сайхан бөх байлаа. Тэгээд Төвдөн дорж байгаа тэгээ танил Төвдөн дорж байгаагаар тав давж чимэд очир аваргаар 6 давсан хүн шүү дээ. Тэгээ манай аав ирээд Товоо их тэр захатаар явж байгаад Төвдөн доржтой тааралдлаа. Төвдөн дорж битэрийг гэртээ очих гэж байна. Тэр хоёр нэг Товоогийн над хэлснээр бол одоо жоохон тоглох санаатай юм болоо даа гэж бодоод би ч тийм тоглоом Монголомонд юу авьяасгүй хүн чинь тэгээд би болоод энэ манай Товоо Төвдөн доржтой яваад өгсөн гэж нэг юм яриа өрнөсөн. Тэгээ яг хуу 1969
67 оны намар билүү 68 оны хавар Монгол улсын нэг үндэсний бүхийн одоогор бол нэг хурал болсон юм аа. Тэр арга хэмжээндээр үлсэн бүхийн барилдааныг үзэж тэгээ тэн дээр одоо миний хамгийн бахархсан юм бол одоо жамын аврагыг баян мөнх авраг төвдөн дөрж аврагыг мөнхөт авраг одоо залж сугадаж бүхийн одоо юунд тэр талбай зааланд одоо спортын төв ордонд оруулж ирж байсан. Тэр мөрөөс үндсэлээд одоо төвдөн дөрж аврагын тухай нэг юм бичсэн даа гэж бодож оролдож яваад тэгээ 1988 онд Баарангийн Батцөх гэж Сүхбаатар аймгийн Мөнх хаан сумын харьяат одоо манай нам төрийн нэртэй зүтгэлтэн Баарангийн Батцөх гэж уянтай сайхан өвгөнтэй тааралдаад хууч өрдгийн битэр төвдөн дөрж аврагын тухай би бол их материал цуглуулсан айгүй юм олсон даанч одоо бичиж чадахгүй юм өмнө чи бичихгүй юу гэд ийм битэрээ би өнөөхийн зүр уухандас бичиж тэгээ өөрийнхөө цуглуулж одоо олсон материалтайгаа нийлүүлээд 1988 онд энэ цагийг эзэлсэн их бөх гэдэг юм одоо ном бичсэн. Энэ ном бол одоо царай мотой ч гэсэн Чансааны үед бас таггүй ном гэж би одоо ингэж боддог. Яагаад гэвэл тэр дээр Батцөх гэж мундаг өөр суурьтай мундаг хашир юмд их одоо үнэн мөнийг олж одоо ханддаг. Тийм айхтар хүн одоо надад нэлээд одоо материал олж өгсөн. Тийм ч учраас тэр өвгнийг одоо гүнээ хүндэт гэж би одоо энэ дээр соо автор одоо хамтарсан номын бүр эхэнд нь одоо Батцөх гоо нэрийг бичсэн. Энэ бол одоо Батцөх гоогийн дурсгалд зориулсан одоо бас нэг том одоо миний хоббигаа юм. Нөгөө талаар энэ ном бол төвдөн дөрж аврагт одоо зориулагдсан ном. Тэгээд төвдөн дөрж аврагын одоо 100 жилийн болж байгаа юм байна. Болгон аймгийнхан, Хангал сумынхан манай одоо ТВ-с одоо бүхэн холбоо бол энэ ойд бас анхаарал тавьж сайхан одоо арга хэмжээ зохион байгуулж байгаа явдалд бол би одоо бүх сонирхолтой судалдаг хүний хувьд их сэтгэл өндөр байна. Одоо Лавсрын генерал хэлсэн гоё үг гэдэг шин. Төвдөн дөрж авраг бол наадамчид Монголын ард түмний сэтгэлд эр хүний сайхан бүхийн сайхны цэцэг жайжинд нургуулсан, оюуханд нургуулсан тийм бүх байсан шүү гэж. Тэгээд би тэрнийг бодоод энэ хүний одоо 100 насны одоо зориулж энэ олон сайхан энэ шавь нарын энэ ард түмнийх нь засуул цэцдийнх нь ярьдаг юмыг би цоглуулж өөрийнх нь тэмдэг хөтлж байгаа ингээд ном хийж байгаа маа. Тэгэд энэ өр хөөгтүүд нь ач зээ нарт нь одоо энэ ивент итгэж энэ сайхан ажлуудыг санаачилсан нүүдэлчин группийн хамтлалд би одоо маш баярлж байна. Булган аймгийн Улаанбаатар хотод дэх нутгийн зөвлөлийн дарга Отхон даваагийн амар төвшин нутгийнхаа алдарт аваргын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх их ажлыг нутаг усныхаа зан олонтой хамтран зохион байгуулж байна. За Булган аймаг эртнээс анхдагч алдартнуудын үлгийн нутаг байгаа. За энэний одоо бас анхдагч төвчний нэг бол одоо яах ярахгүй домогт их аварга төвдөн дөрж аварга юм байнамаа. Төвдөн дөрж аварга түүхийг бол одоо та бүхэн бүгд маш сайн мэдж байгаа. Энэ хүний энийх гавьяаг энийх бахархам сайхан амжилтыг бид ирээдүйн хойчуудад алдаршуулах нь Булган нутгийн төдийгүй нийт монголчуудын бүхэл хайртай Монгол түмний бас ихээхэн чухал үүрэгт ажил юм аа гэж бид ойлгож байгаа. Монгол бүх гэдэг бол энэ Монголын өв соёлын нуруундад хийж явдаг. Уламжлалыг өнөө цагаас ирээдүрөө ингэж залуумжуулж явдаг том одоо чухал соёлын өв юм байна. Тэгэхээр бид ирээдүйн залуучуудад өнөөдөр төвдөн дөрж аваргын талаар тэр их түүхэн үний амжилтын талаар сурчлан таниулах. Тэр Монгол бүхийн тэр сайхан дэг жайгийг тэр одоогийн залуу бүхчүүдэд сурчлан таниулахад энэ үйл ажиллагааны чухал ач холбогдол оршиж байгаа гэж үзэж байгаа. Аваргын яваг өргөн дэлгэр улс орон даяар тэмдэглэхээр зэтгүүлж явагдсан юм аа. За ингээд нийт бүхэл хайртай монголчуудаа бүхчүүдтэй Булган нутгийн зан олондоо их аваргын мэндэлсний 100 жилийн баярын мэнд төргий та бүхэн өдөрөө сайхан бүхэн өрөөндөө хөрөн цуглаж нэг өдөр сайхан наацхыг та бүхэндээ хүсье та бүхнийг урьж байна. Үндэсний спортын ууган гавьяат мастер наяар дурсагдах далай дайн дархан аварга Бадам доргийн төвдөн дөрж аваргын гэрэл төшөө цэцэрлэг түрээлэнг төрж өссөн Хангал сумынхан 80 жилийн ойгоор нүүдэлчин группийн төлөөлөн өдөрдөх зөвлөлийн дарга Монгол улсын гавьяат эдийн засагч Балжин Нямбогийн шүхүртийн үр хүүхдүүд
Булган аймгийн Хангал сумын Улаанбаатар хотод нутгийн зөвлөлийн дарга нүүдэлчин группийн ерөнхий захирал Шүгүртийн Батнасан Содгын Дорж нарын үр хүүхдүүд 170 сая төгрөгөөр ивент тэтгэж Сумын хаан 80 жилийн ойд бэлэг болгон барьсан билээ. Тэр жилийн намар нь Хангал сумын уугуул Жудовхийн Шигшавагийн тамирчин Гамбаттын Балдбаатар нь Жудовхийн 60 кг-ын жинд дэлхийн аварга болж нутаг ус зон олноо баярлуулсан билээ. Сэтгэлтэй хүн байсан учраас бид хөшөө дурсгалын босод мөнгөцүүлээ. Манай боогоо хэн өнөө хартан бүтсэн нутгийн зөвлөлийн дарга юм ба. Зөвхөн хөшөө хийгээд орох нь сэтгэл таалагдаагүй. Бид нутаг усан дохирсон юутай зэрсэлэг хүрээтэй хамт болсон. Тэгээ Хангал сумын 80 жилийн